Шоколадын ашигтай, сесамигийн ашигтай хүмүүс болохоор нэг хэдий хэрэггүй гэдэг чинь. Орой шоколад нь үнэтэй нь ингэж харагдчих. Хямдхан гэж задлсан шоколад нь бол ингэж харагдчих. Мань болохоор ингэж задлахад үүдээс яг бил намайг аваад идэж гэж байгаа юм шиг ингэж үн дагаад чанар идэгтэй. Яа. За хай. Эхнийхээ бичлэгээр олдчихин. Тэгээд эхнийхээ бичлэгээр болохоор Дубайд Дубай шоколад эзэн гэсэн сэдвтэй энэ хөө бичлэгийг хүргэж байна. Тэгээд миний хувьд болохоор ер нь бол ингээд сүүлийн хэдэн тренд л байгаа. Fix Get Branding шоколад маань байна. Энийг болохоор Дубайд ер нь бол хэд аяараагаас тренд л байгаа шүү дээ. За энэ нь бол ганцаархны содон болохоор яг зүгээр ингийн супермаркетуудаар зарагддаг ийм шоколад байгаа. За тэгээд энэ хоёрын маань ялгаа нь яг юу юм? Эдний яваараа өөр идэв. Тэгээ хаанаас болох боломжтой гэх зэрэг гой сонирхолтой мэдээллүүдийг хүргэн. Тийм болохоор та бичлэгтэйгээ хамтаарай. Тэгээд задлсан байгаа. Тэгээд хайрлаад ер нь агуу цөөхөн гинсэн. Тэгээд нэг нь бол үнэхээр үнэтэй. Тийм болохоор ингээд өнөөдөр ч гэсэн гоё задлцсныгаа л гоё амталж үзүүлээ гэж бодлоо. За энэ бас нөгөө нэг ингийн бас хямдхан зарагддаг энэ шоколад. Энэ ч бас нэг хямдхан биш 30 юм байгаа байхгүй юу? Нөгөө хямдхан гэдэг байгаа. Тэгээ энэ хоёрын ялгааны юу гэх мэтчлэн гоё. Ялгаануудыг нь бүгдээр харилцгаая. Камер руу гоё ойртуулж харуулъя гэж бодлоо. Гэт фокуслаа. Би ер нь бол нэлээ хийгээдсэн байгаа. Тэгээд яг юм нөгөө пистачио ингэж гоё харагддаг. Вау, ч үзье. За эхлээд болохоор бүр яг орой шоколаднаас эхлэе. Яг юм dark chocolate байгаа. Тэгээд эднийг сая бүгднийг хөвчөнд ялгаж аваад хөрвчөнд ер нь яг байснаар нийтэд үтцсэн. Тэгээ одоо яг хайлгалж идэхэд ямар амттай юм бол гэж бодоод ингээд хайлгалтсан байгаа. Тэгээ тийм болохоор хэдэл одоо хамсаж үздэг. Бүр ингээд арааны шүүс асгараад энэ зөө. Гаднал нь бол гоё ингээд юм гоё алтай харцагтай. Биш алтай харцагтай нэ алтан шаргал өнгийн гадаргуутай. Тэгээд энэ мэн нөгөө нэг энэ шоколад. За тэгээд хэдүүлээ. Олон юм ярилгүй хамсаж үзье. Би ихтэй яг хоёрыг одоо шөнийн юу нэгт бол хар болж байгаа тийм бол хоёр шиг гэлээ гэж бодлоо. За хамсаж үзье. Энэ юм ногоонтой. Хайлтсан байсан юм. Ямар гоё юм байна. Яахан баггүй. Ингээд амьдралдаа идчихсэн бас шоколадууд хамгийн гоё юм гэж хэлэхээр их тийм харьцуулагдсан өмнө шоколад бол идэж байгаагүй. Бүр үгээр хэлэх аргагүй, үзээр бичих аргагүй амар гоё юмтай яллаа заяа. Яа. Одоо хэдүүлээ. Юу яцгаая. Энийг идээд үзсэн чинь одоо дараа өөрөөс нь идэж үзье. Гаднал нь онгойлгоод үзэх юм бол бас яг адилхан эндэг адилхан шар өнгийн цаастай харагддаг юм байна. Гэтэ мэдээж жоохон чанарын цаасныхаа чанар нь өөр аа юм уу? Жоохон өөр шар үнэтэй шар юм шиг харагдаад байна. Тэгээ энэ арай нэг тийм хотлаагаас харагдаад байна. Тэгээ энэ арай үнэтэй харагдчихсан байхгүй. За ингээд задлыг. Ингээд шоколадаа задлсан чинь доош арчиж. Ой. Тэгээд дэш харагдчих. Харагдах янз нь болохоор ер нь төстэй. Болохоор арай хямдхан гэдэг шүү дээ. Ер нь төстэй харагддаг. Гэтэ үнэрний хувьд нэг жоохон сонин үнэртэй юм. Шууд амар сонин үнэртэй чинь. Тийм, нэлээд сонин үнэртэй чинь. За энэ мэн болохоор шал үүр агаад. Үнэр шал үүр. Яхаа. За би ингээд юу яасан? Дан ингээд хар шоколадыг бор шоколадтай харьцуулаад яхаа хөвжүүдүүд яг энийхээ борыг авсан байгаа. Тэгдүүлээ энийг задлж үзье. За энэ маань болохоор юм хөөрхөн пинк өнгөтэй юм байна. Би ягаан өнгөнд амар дуртай. Тэгээ энэ болохоор за би энэ болохоор
Глютений харшилтай, самрын харшилтай, сесамигийн харшилтай хүмүүс болохоор нэг хэдий хэрэггүй гэдэг чинь аа. За тэгээд ийм хүрхэн пинк өнгөтэй дотор нь ямар байгаа юм бол харъя. За яг орой шоколад нь болохоор түрүүний хэдүүлээ задлахад энэ ингээд юу яцсан гэсэн. Тэгээсээ буцааж эргүүлж харснаас шиг ингээд энэ нөгөө тийш харсан гэсэн тийм. Харсан. Энийг болохоор би сая доош нь харсан юм байна. За одоо хэдүүлээ ингээд камер дөртөлж харсан. Таа нь болохоор яг орой шоколад нь үнэтэй нь ингэж харагдаж байна. За түрүүний болохоор нэг хямдхан гэж задлсан шоколад нь бол ингэж харагдаж байна. Ер нь бол нэг хальт хүн харахад бол мэдгүй хүн харуулбал төстэй л юм байна. Гэтэ бол амт өмнөр хоёр нь бол шал өөр. Яг задлснаас эхлэх өмнөр нь шал өөр. Эхлээд оргоо нэг хар дарк шоколад идсэн чинь одоо нөгөө зүгээр супермаркетуудад зардаг энийг идэж үзье. Орой болсон болохоор ер нь бол нэг хангалттай. Би бол өөрөө амар юу яасан муухай хугалч ба. Ингэж харагдаж байна. Пистачион ингэж харагдаж байна. Хөөх юмстай заа бүтгэв. Юмстай бүтгэв. Дэмий юм байна. Зүгээр жоохон илүү мөнгөлөл орой авсан юм. Тэ үү. Яг оргиг нь хамталж үзэх хүнд бол таалагдчих магадгүй шүү. Гэтэ арай биш шүү. За төгсөөлээс би өөрөө сонсож үзье гоо. Ямар юм болоо. Энэ нөгөө милк чоколадтай аахгүй юу? Тэгээд бас миний турштай яваагүй. Энэ унтахаас өмнө ингээ бүх аксессуарнуудад тайлцсан байгаа. Тэгээд яг унтах гэснээр за өөр гоё цаг гарахгүй мэн гэж бодоод ингээ бичлэг хийж байгаа. Тэгээд энэ бүр яа гэдэг юм бэ те? Хоёул. За хэдүүлээ одоо ингээ ойроос харъя. За одоо ойроос шууд хугалж үзье. Яан гэдэг юм бэ те? Яа солиотой. Үнэхээр ярилцгүй юм. Үнэхээр гоё. Үн дагаа чанар идэгтэй угаасаа ингээд гоё. Яг чанартайг нь идвэл хамаагүй гоё юм байна. Үнэхээр таалагдлаа. Би бол угаасаа нөгөө хар шоколадтайг нь бол идсэн байсан. Тэгээд яг энэ сүйтэй ягаан хэлбэрийг нэгдэг байсан чинь хамаагүй жоохон өөр амттай юм байна. Тэгээд миний хувьд болохоор хоёулаа амттай. Гэтэ харахгүй ногоон нас үнэхээр амттай юм байна. Ногоон надад бол илүү таалагдлаа. Би ч уулын илүү юм сүүлэг шоколадлаг амтан дуртай. Гэтэ надад энэ ногоон бол үнэхээр таалагдлаа. Тэгээд бас гоё хурдан очоод захиалсан хүмүүс минь бас гоё амсаасай гэж хүсэж байна. За Туркээс ирэхэд бол нэлээд хөлхүүдэн бас Монголд очт юм лээ. Тэгээ хэрвээ та дубай шоколад идээд тань таалагдаагүй бол тэр чинь яг хөлхөн гэсэн үг юм биш үү? Яг оригинал үнэхээр гоё амттай юм. Тэг амттай бүр үнэхээр гоё амттай. Хэрвээ бүр яг оргийг нь идэж үзтээ тэгээд тань таалагдахгүй бол таны зүгээр хилэнд л ноо гэсэн үг шүү зэ. Үнэхээр гоё амттай юм. Яа, өөрхөн хідэн захиалсан шоколадууд аваад ер нь бол өөрөө буцаж байгаа. Нэг нь бол бүр нэлээд хүнд юм. Энд ч одоо хэдэн грамм юм бүү мэд. Хэдэн граммын жиж угаасаа нэг нь 200 грамм шүү дээ. Тэгээд за 10 гэдэг чинь 2 кг болчихно гэсэн. За тэгээд нэг 2 кг гаруй 2 кг 500 2 кг 600 13 нэг жоохон идсэн чинь тэ нэг 2 кг 500 хавцаа ерөөдөө бол чамдамын манд зайг эзэлж байна гэсэн. Өдөртөө хөрхөн туршаад үзчихвэл гоё юм байна. Тэгээд гоё оргийг нь олж идцгээгээрээ. Тэгээд бас хэрвээ идчихсэн бол танд ямар санагдсан сэтгэлээ хуваалцаарай. Гоё хамт исэн баярлалаа. Дараагийн хавшлахэр олцъя. Баярлалаа. Заавал. Тэгээд бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Таалагдсан бол гоё лайк дараад subscribe хийгээрэй. Тэгвэл цааш юмс дараагийнхаа гоё бичлэгийг хүргэе гэж бодгоо. Баярлалаа.